Монгол оронд маань одоо ингээд болоод байгаа галт төмрийн одоо аюулт маш олон залуучууд, маш олон байгууллагууд, хувь хүмүүс одоо бас хамтарч нэгдэж гал унтраах одоо ажилд маань идэвхтэй оролцож байгаа. За яг одоогийн байдлаар ингээд итгэл сэтгэлийн гүүр сангийн хамт олон мөн санаатад одоо Монголын одоо клубын хамт олон одоо хамтдаа Сэлэн аймгийн Мандал сумыг одоо яг зорихоор гарах гад бэлэн болж байна. За бидний зорих шалтгаан бол мэдээж одоо гадаадд ажиллаж амьдарч байгаа монголчууд буюу одоо Америкийн нэгдсэн улсын Сиэтл хот мөн одоо Вашингтон мужаас илгээсэн $3,000 одоо хандив тусламжийг за заашгүй одоо хэрэгцээтэй байгаа зүйлийг нь бас хүргээрэй гэдэг бидэнд илгээсэн байгаа. Тэгээд тэр олон хүний сэтгэлийг дамжуулах гээд ийм мундаг том бас баг хамт бол явж байгаа гэдгийг бас хэлэхэд таатай байна. За бид нар бол ерөнхийдөө бол бэлтгэл ажил маш сайн бадлагдсан байгаа. Тэгээд яг газар дээр нь очиод яг юу авсан тухайгаа бас дэлгэрэнгүй мэдээлээ. Ингээ хамтдаа цаашаа явцгаая. ханга элсэн манхан цагийн уртаа хойраагүй эгэл төрөгтэй одоо ийм одоо яг анхаарсан яг ийм бэлэн хатбол ихтэй байгаа. Гантумар онцгойгдсон залуучуудаас ямар зүйлтэй байхгүй тэгээ бас нэгнтэйгээ холбогдож чадахгүй энэ ийм хүндрэлүүд бас маш их байна гэж хэлсэн. Тэгээ бид нар бас яг нөгөө Сэлэнгийн Мандал сумынхаа бас онцгой байдлынхаа холбогдоод тэгээд die гол нөгөө бид нар одоо хамгийн нэг шаардлагатай юу байгаа вэ гэж асуусан чинь яг бэлэн хатбол тэгээ бас GPS хэлэх маш шаардлагатай байна гэж. Тэгээд бид нар яг хоёр GPS тэгээ 10 шигийн бэлэн хатбол авлаа. Mas нэмэр авах гэж бодож байна.
Төсөн хүмүүн бидний бахархан ард олноороо тэнүүн жаргалтай их орон минь Үнээс цэдинэг хөхтэнгэр бичүгүй их орноос минь сайхан нутаг хачуугүй Үнээс цэдинэг Ямар ч юм аа. Тэрнээс яг нэг жолоор доош тонгоогоод жижиг жаалгаас хойш хойд зарууд. Хойд хоёр цаа. Тэгээд та нар ийш хэрэгтэй санагдаж байна. Дандаа энэ талаар явж байна. Тэр чинь наад юу сайд санагдаж байна гэж мэддэг. Гэж одоодч санагдаж байна. Бидүүтийн цаасныг нэг хүчин таасан. Энэ ханаас За бид нар Сэлэнг аймгийн Мандал сум дээр ирлээ. Сэлэнг аймгийн Мандал сум дээр ирээд онцгой байдлын ээлждэнгүүтэй уулзсан чинь Сэлэнг аймгийн Мандал гарсан галт өмөр маань намдсан цоромд орсон байна. Тэгээд төгөл гарч байгаа галт өмөрлөө бид нар одоо 45 км-ийн шорон заваар ахаад 45 км явахаар боллоо. Би зургатаа авах юм өрөөж өгдөө. Ахны яг дэлгэсэн дотроо гэж байна уу? Сайн байсан юм үзчихтэй. Бид саянд түүдэг асуу. За байж байгаарай. Түүдэг асуу тэгээ бидний сая Тэр юуны тул явж байгаа хамгийн гол нь анхаарал гал үсээ унтрааж амар цагаараа гэсэн байна. Энэ нутгийн иргэд боломжтой байна. Өөрсдөө хамаалагчсан тийм галын цог байгаа. Та нар санаа зовдгүй. Та нар тавьж үсэе гэж байна. Нөгөө зүү харагийн онцгой байдлаар орчууд гарч байгаа байхгүй юу? Тэгээд зүү хараагаас ингээд давх замаа заалгаад за зам дээр ч манай энэ ураалга усны ураалга тэрийг дагаад бүгд одоо гэсэн юу аваад тарж ирж байгаа. Тэ зүрсэн юм тий. Усны ураалга зогсож байгаа санаа тодлоо аваад үзээ. Аваад татсан. Тэрийг дагаад бүгд хүчээр нэг юм орж ирсэн. Түүнийг араас нь бид нар Сэлэнг аймгийн Мандал сум 90 буюу одоо Түнхэл тосгоны орчим одоо гарсан 2017 оны 6 сарын 26-ны өдөр буюу дөрвөн чиглэлээр ингээ галт өмрийн голомт зэрэг илэрсэн. Энэ юунаас болсон бэ гэхээр тухайн өдөр бол одоо бор борооны үүл маш их хоригдлогдож аянга цахилгаан болсноос дөрвөн чиглэлээр зэрэг илэрсэн. За үүнтэй холбогдуулаад Сэлэнг аймгийн Мандал сумд онцгой байдлын хэлцэн 48 аль багчуул ажиллаж одоо бүрэн цоромд нь оруулж хүлээлгэж өгсөн галт өмрийг. За үүнтэй уялдуулаад дараа нь биднес нэмэлт дуудлагаар энэ Сэлэнг аймгийн Мандал сум энэ чулуутын гол орчим гарсан галт өмрийн боломжн дээр 7 сарын 13-ны хүртэл ажилласан. 13-ны өдөр дуусаад шууд 14-ний өдөр одоо энэ одоо биднээс ирсэн байгаа энэ бүс нутаг буюу энэ Түнхэл тосгонд надаа Калав итгэл сэтгэлийн групп бол өнөөдөр бол яг 2017 оны 7 сарын 19-ны
шөнийн 02:30 минутанд бол одоо энэ яг төмрийн голомд нь төрөлцөө ирж онцгой байдлын албан хаагчтай бас сэтгэлийн дэм тийм ээ урам зориг харилцаад маш их баярлж байна. Өнөөдөр Сэлэнг аймгийн Мандал сумд дахь онцгой байдлыг хэлтсэн 48 албан хаагч 2017 оны 4 сарын 26-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд яг гал төмрийн голомтоор 19 гал төмрийг бол бүрэн цурамд нуурж бүрэн унтрааж 19 дахь гал төмөр дээрээ биднес яг 7 хоногийн хугацаатай ингээ ажиллаад ингээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр тий гал төмрийг бол одоо бүрэн бол хяналтанд авсан. Энэ газрын зураг бол одоо биднээсээ ажиллах гараад тус энэ 10 тусад Монгол улсын ойн сан бүхий нутаг дэвсгэрийн 60% эзэлж яадаг энэ бүс нутаг учраас бидний энэ хүмүүсийн гаваас загсан захаасаар бид аль болох онцгой байдлынхаа хэрэгцээтэй өнөөдөр тулгамдсан хэрэгцээ хангах хэмжээний юмыг биднэрт бас хандуул туслуул их зүгээр байна гэсний дагуу бид нар одоо ингээд хандуул хэмжээний хөргөж ирээд энэ хүмүүстээ хүлээлгэж өгөх гэж зогсож байна. Аянд нүргэлхэд аюул зарлаж томилд өгөхөд аврал ирсэн дэрстэл бүхэнтэй амьмурсан тулах тангартай азар хөдөлж гамшиг ирэхэд алаар тургиж аимшиг нүрэлхэд бүхлийг сүрэн амьдрал бэлгэлсэн үсэрүүн зэрэгэрсэн эрхийг зоригт манаа онцгойхон эгэл олныхон итгэл даврагчдаа эгнэжигдхэн манаа онцгойхон энэ цагийн эрхийг дайчдаа эрхийг зоригт манаа онцгойхон эгэл олныхон итгэл даврагчдаа эгнэжигдхэн манаа онцгойхон энэ цагийн эрхийг дайчдаа. За орой мэндийг хүргье. Шөнийн мэндийг хүргье. За одоо цаг 3 цаг 8 минут болсон байна. За бид Улаанбаатар хотод бас нэлээд их цаг хугацааг алдлаа. Уул өнөөдөр бол одоо Сэлэнг аймгийн Мандал сумыг одоо зорино гэдээ одоо төлөвлөсөн байсан. За бид нар яг нөгөө хэрэгтэй зүйлийг нь хайж явсаар агаад Улаанбаатарын одоо бүтэн одоо хэд тойрсны эцэд ч гэсэн зорьсон одоо зүйлсээ авч чадлаа. За тэгээд зорьсон газраа олох гэж бас нэлээд бодолж явж ээж бас энэ дээр ирлээ. Тэгээд одоо бидний зорилго маань бас одоо бичлэгийн эхэнд ярьсан байгаа. Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа Америкийн нэгдсэн улсын Сиэтл хот мөн Вашингтон мужид ажиллаж амьдарч байгаа монголчууд одоо тэднийг нэгтгэсэн нараа ихчийнхээ одоо энэ сайхан сэтгэлийг одоо онцгой байдлын албан хаагчдад яг газар дээр ажиллаж байгаа тэр албан хаагчдад хүргээрэй гэсэн тусламжийг бас ингээд дамжуулж байгаадаа маш их баяртай байна. За биднийг одоо саатлгүй энд авчирсан санаатад 7 Монголиа одоо клубын одоо залуустай бас маш их баярлалаа. 4 машин бас бидэнтэй цуг ирж одоо энэхүү одоо сайхан одоо зүйлийг бас дамжуулж байгаад маш шунхлаа группээс авах одоо сая төгрөгийн одоо бензиний толгооныг бас гардуулж өгье. За тэгээд бусад зүйлсийн тухай одоо бэлгүүн ах маань бас тайлбар хийх баха. За ингээд Самбатоно Америкийн Сиэтл хот Вашингтон ДЦ-д сууж байгаа хандив тусламж өгсөн бүх монголчуудаа маш их баярлалаа. Та нарынхаа өгсөн хандив тусламжийг бид нар цаг тухайд нь яг онцгой байдлынхаа албан хаагчны газар дээр нь хүргэж өгөхийг зорилоо. Тэгээд одоо 3 цаг 8 минут болж байна. Бид нар нэлээд олон цагийг зарцуулж нэлээд хэцүү замаар нэлээд бодолж явж ирлээ. Тэгээд биднийг бас энэ шүн гэлтгүүгээр хэрэг гаргаад одоо ажлынхаа тэр хүнд хэцүү газраас одоо хурж ирээд биднийг хүлээж авсан энэ онцгой байдлын тасгийн хариуцсан хэлцийг хариуцсан дарга дэвтүрэндээ баасан дорж ихтэй баярлалаа. Тэрний жолооч залууд бас баярлалаа. Нэрийн хотоохондоо бас танилцаж амжаагүй байна. Тэгээд одоо бид нар маань газар дээр нь очих гэсэн боловч газар дээр асж байгаа гал маань талаан төвшнөөс 1800 м өндөрт очихдоо бид нар талдаа 3 цаг 4 цаг зарцуулж очино гэж байна. Тэгээд эдгээр маань одоо уул руу гарахаараа бидэрт бас машин их хүндрэлтэй ер нь том
Урал 100-131-ээс өөр машин явах болцоогүй. Тэгээд одоо бүх онцгой байдлын албаагч маань том машинтайгаа ерөнхийдөө төмрийн голомт ажлын газар дээр гарцсан учраас биднийг бас тэрвэрж явах тун хэцүү байсан учраас бид нар тэрэн дээр бас очих гэж онцгой байдлынхаа албаагчдыг хүндрүүлсэнгүй ажлыг ойлголоо. Тэгээ ямар ч үсэн энэ ард харагдаж байгаа энэ цурам татсан энэ хэсэг бол сая айлуудаа маш ойрхон энэ түнхэл сумдаа ойрхон хасчихсан галын цэг дээр бид нар авцраа гэдэг энэ цурамд орсон энэ галын хэсэг дээр бид нар авцарчаад энд дарагтаа юмаа хүлээлгэж өгөхөө зогсож байна. За тэгээд ер нь та бүхэндээ би эхнээс нэглээ тайлгнаа. Ингээд энэ маань 3 кВт хүчин чадалтай цахилгаан үүсгүүр байна. Онцгой байдлын албаагчд маань маш хэрэгцээтэй нэн төрөнд хэрэгцээтэй байдаг зүйлсгсэн. Энэ маань цахилгаан хөрөө унан гүйсэн дотроос шатсан гойл модыг хөрөөдөж унахад маш хэрэгцээтэй байдгийг гэж энийг авсан. Энэ бол галыг цурлаж өөдөөс нь үлээж унтраадаг компрессор маань байж байна. Үлээгүүр маань тэгээд энэ онцгой байдлын албаагч маань цурмаа эргэх шөнө ажлын байраа тойрох энэ хөвч тайр дотор хэцүү байдаг гэрэлгээгүй байдаг учраас тухны гэрэл авсан бид нар батарей тижээлийн авсан байгаа. Энэ станц бол 10 км зайд барьдаг. Өнөөдөр богино долгооны бас онцгой байдлын албаагчд маань нэн төрөн хэрэгтэй болоо гэж бодоод энэ станцыг 10 шиггийг авсан. Орлоо компанийн үйлдвэрлэсэн энэ бас GPS-ийг авсан байгаа. Тиймээс нөгөө гол юм тамхи бас айгүй хэцүү ууланд тийм болохоор бид нар бас тамхи авсан байгаа. Тодорхой хэмжээнд бас ажлын гутлнууд авсан байгаа. Бид нар 40-43 харьцмаар шүү гэж бүр хэлээд байсан. Тийм л ерөнхийдөө гутлаараа гэсэн тийм л гутнууд авсан байгаа. Төгөлдсөн юм шиг өсөл ойрын төмрийн өснөгдөд гарсан ойрын төмрийг тийм ээ хохирол багтаа даван туулахын тулд онцгой байдлын албаагч нар бол тэмцэж байгаа. За энэ албаагчны минь бас сэтгэл санаа, эд материал одоо дутагчж байгаа ямиг гүн гүнзгий судалж одоо жижиг тэргээр ийм их бартаг туулан давж ирж одоо бид бүгд тэр энэ сайхан сэтгэлийнхээ эд материалыг гаргуулж байгаа бүхэндээ ажлын амжилт хүсье. За Монгол хүн бүр тэр ялангуяа одоо алс хол амьдарч байгаа Америк төв зууж байгаа монголчууд та бүхэндээ онцгой байдлын албаны албаагчдынхаа нэрийн өмнөөс одоо төвлийн одоо баярлсан талархснаа илэрхийлж байна. Хөтсөн нүдлэн бодолтой мэн дэндүү адилхан таарэ шаргалгав мэн эчтэмэн дэндүү эчтхээ энэд биеэрэ би нотгтайган ажилласан хүндээ аргацсан сэлхэн сэтгэлтэй мэн дэндүү ижилхээ хүндлэн содолдуулсан автай мэн аргагүй Сараби нотгтайган ажилласан дидиксэн дэрдэг шиг нотгийхан хүн болохоор ажилласан би ичитэвэ ичитхэн банцхан be